Миний одоо ирээд байгаа газар бол Төвдийн Даншун шин. Энд дам монголчууд маань аж турж байдаг. Тэгвэл Даншун гэсэн үгч Монголын дам гэсэн үгнээс ирэлтэй байдаг. Эднэр бол хошоод монголчууд Төвдийн хойд буйд чирэг ороход энд үлдэж хочирсан монгол чирэг жанжны хойцс болно. Энэ бол өвөр Монгол биш, харин Төвд. Яг л нутгийн хаан шаргалж амаар яваа мэт. Үхэр хоногод яг л монголчуудын аж төрдөг газар мэт байгаа гэж. Үнэндээ энэ газар бол үнэхээр монгол хүний амьдарч байсан газар. Одоо ч монгол үндэстэн байна. Усны тунгалаг өвснээ сургуугийг даган нүүдлэн явхтаа аргагүй энэ нуурын тунгалгаас тунгалаг ус нь Төвдийн өндөрлөгт чөөн тохиолдох энэ тал нутгийг сунгасан байх. Энэ нутгийг эхлэн ярихад хамгийн түрүүнд Төвдийн 3 шүтээнд нуурын нэг Наамуцуу нуур, дараа монголоор Тэнгэр нуур. 17 дугаар зууны үед Хөөш хаан Төвдийг эжилж байгаа үедээ энэ нуурын нэрийг шууд Төвд үгнээс нь орчуулж Тэнгэр нуур хэмээн нэрлэсэн. Энэ талаар үзийгвэл Гандан хийд, Жобанс хийд, Солиас хийдэд хадгалж байгаа Чин улсын монгол хэлний бурхны номоос үжиж болно. Тэгвэл энэ нуур нь Ласа хотын Даншун шинэ нутагт байдаг. Даншун шинэ хүмүүс бол мөн Хөөш хааны үеийн монгол чиргийн хойчс. Гэвч одоо болоход Төвдтэй бүрэмсэн холилдон уусалчиж тоон чөөн тооны настад ганц хоёр монгол үг ярьж гэрэн хүмүүсийг угчлан асуувал монгол гэж ярьж байлаа. Даншун шин гэсэн үгч монгол үгнээ дам гэсэн үгнээс ирсэн. Эдний энд монголчуудын 93 наадмын нэгэн төрөл болох морь уралдах нь одоо болтол уламжлагдсан ирсэн. Ажаар бид хоёр уралдаантай таралдлаа. Харамсалтай нь Алсын морины уралдаан нэгэнтээ явагдсан байв. Уралдаан нь нэг жилд нэг явагдаг. Тэгээд нэлээд ихээр хийдэг юм байна. Төвдүүд оролцохоос гадна хөхнөөраас ч уяачд ирж оролцдог. Шанал нь төрөө морьд 10 төмөн төгрөг өгдөг гэж ярьж байлаа. Энд үүгээр жагсахгүй бас монгол хүнээ дэмжиж байгуулсан сүм хийд байдаг. 1640 оны үед Хөөш хаан Төвдөд орж ирсний дараа тус сүмийг байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн. Хаммаас сүм бол маш үжигсэнтэй газар байж өвчөөгөөр нэлээд их өвчөг уг дугуйн тун жижиг урталцсан чангагүй гэр байсан. Хөрэм хандаа бүрэн мянган бурхны хөргийг сэлсэн байсан. Энэ мянган бурхны дотор Хөөш хааны хөрөг дүрийн сэлмэж байсан. Үүнээс үчихэд Хөөш хааны хичнээн хүндэтгэж байсныг үжиж гарч болно. Харамсалтай нь жураг сүдэр татаж болохгүй. Энэ мянган бурхны ханан жураг нь бурхан шашны урлаг уран жургийн үнэт төв байж бурхны дүр дүрх өн будхийг нарийн журж чул байгаалагаар бодог оруулж хийснээс одоо ч гээд хэдэн зуун жилийн өнгөрөөд мөн л алгам тод өнгөтэй байжсэн. Өнөх мянган бурхны ханан жургийн уг хөвөөрön хадгалагдаж ирсэн нь бас маш сонирхолтой гайхамшигтай үлгэр байжсан. Сонирхолтой хүмүүс ванжуу хийгээд дараачийн бичлэгээс үзээрэй. Тэгээд илүүхэн туураад дарж болов уу? Баярлалаа.